Онлайн тулаанч 1-р анги. Ахаа, би таны хүсчихсэн тоглоомыг авчихлаа гэд нэгэн өсвөр насны охин мотоциклийн дуулга мэт зүйлбэрсээр нэгэн залуу хүүгийн хажууд ирв. Залуу хүүгийн нүд унтаж байгаа мэт хаалттай байвч тэрнийг нь үл тоон охин үргэлжлүүлэн "Би танд өмсгөөд өгье." Охин 4 хүн багтахойц том орон дээр гарan хүүгийн толгойг өргөн дуулга өмсүүлв. "Баярлалаа" гэж хүү сөөн хоолоогоор хэлэх зуур охин толгойг нь зөөлөн тавина. Охин ч инээнгээ хүүгийн үсийг зөөлнөр янзлангаа "Ахаа, энэ 7 хоногт сургууль дээр би завгүй ч гэлээ. Дараа 7 хоногт заавал тантай тоглоно. За. Би дараа ирнэ. Тэр хүртэл хөвгөлтэй байгаарай" гэж хэлчихэд охин дуулганы хажуу талын жижигхэн товчон дээр дарчгаад хэсэг харж байгаад гараад явчихв. Товч дарснаас хэдхэн хормын дараа хүүгийн бодит ертөнцийн бие юмтай байдалд оров. Тэрээр өрөөний үнэр болон хүнжил биеийг нь дарахыг мэдрэх бус харин олон жил мэдрээгүй зогсох тэр мэдрэмжийг авна. Тэрний харах ертөнц бол яг л одод үгүй шөнийн тэнгэр мэт. Тэрнээс гадна түүний толгой дээр тоо буурч байгаа харагдана. 10, 01, 10, 959. Би харж байна. Би хөл гараа мэдэрч байна. Би сохор бас дахир тутуу биш гэж хүү хилэнгээ газар сөхрөн. Тэрээр төрхтөөл идэгшгүй өвчнөнтэй байсан ба 7 настайдаа сохорч 13 таадаа дахир тутуу болсон юм. Тэрээр одоо 18 настай орон дээр хэвтгэхээс өөр юу ч зүйл хийж чадах тийм л хүнд амьдралыг сүүлийн 5 жил туулсан юм. Гэвч тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд гүн харанхуугаас өөр зүйл харалгүй. Цөхрөл давталгүй амьдарч ирсэн ганц шалтгаан бол ганц удаач гомдлгүй өдийг хүртэл түүнийг асарч ирсэн түүний охин дүүн юм. Тэгэхээр энэ дэлхийн анхны 100% зохицол буюу өө олноороо тоглож өөрийгөө хөгжүүлдэг виртуал тоглоом байх нэ. Тэр анхын тоглоомын талаар охин дүүгээсээ сонсохдоо чихэндээ ч итгээгүй юм. Тус хүний толгойд бүх үйл явдал өрнөдөг гар хөлөө хөдлөх шаардлагагүй тоглоом. Тийм дэвшилтэд технологи байд гэж огтхонч төсөөлөөгүй юм. Тэгээд ч болоогүй тэр тоглоом ямар ч давхрын хүмүүс авч чадахгүйц хямд үнэтэй. Хандаа итгээгүй ч хүү баг итгэж эхэлнэ. 219, 218. Хүү хөл гараа хөдлөж энэ мэдрэмжиндээ тасаж байх зур тоо багассаар. Анхандаа таслгүй хідэнтэй унсанч багаар тассаар. 3, 2, 1. Тэг тоглоом тавтай морил. Системийн мэдээлэлтэй зэрэгцэн харанхуй байсан эргэн тойронд нь гэрэл гарч өрөөг цав цагаан болгоно. Хүүгийн өмнө цонх хагарах мэт ан цав гарч эхэлнэ. Цав гарсаар хүн багтах хэмжээний нүх гарав. Удалгүй цав бүрэн гүйц тагарч тэднээс яг өөр ертөнцийн гэмээр үзэгсэлнтэй бүсгүй гарч ирэв. Эн чинь хүү гайхан харах зур тэрхүү бүсгүй түүнийг дээрээс нь доош хүүтэн харцаар шинжинэ. Алтан шаргал нөмөрсөн товоох газараа стол товоошсон сайхан бүсгүй харагдана. Түүний харц нь хурц, юутай ч харьцууламгүй, царайтайч түүний ширтгэн нэг л нөхөрсөг бус. Тэр алтан шаргал нүдэрээ түүн рүү харахад хүү өөрийнх нь үл ойлгох түрэмгийн хүчийг мэдэрнэ. Игэл хүн чи гараа энд тавь гэж захирангуй хэлээд ингрээсээ цагаан бөмбөлөг гаргаж ирэв. За гэд түүнийг тоглогч биш гэж мэдэх учраас нэг тоосон шинжгүй гараа бөмбөлөг дээр тавих мөчт үгс бөмбөлөг дотор гарч ирэв. Нэр тодорхойгүй, хүчний зэрэгэл байхгүй, өв байхгүй, усны төрөл байхгүй, мах бод, дээд тэнгэрийн боловсронгуй мах бод, биеийн хүч 34, бодлын хүч 275, сүнсний хүч 1210, биеийн хамгаалалт 10, оюун санааны хамгаалалт 1121. Бөмбөлөг доторх үзүүлэлт нь нэмэгдээ үл итгэсэн харцаар ширтэнэ. Дээд тэнгэрийн боловсронгуй мах бод хүний гар чичрэн ингэж хэлв. Тэрнээс гадна ямар ч зэрэглэлгүй игэл хүн хатлаа сүнслэг дайчны хэмжээний сүнсний хүчтэй юм. Үгүй мах бодтой харьцуулахад юу ч. Тэр бүсгүй урд нь ингэж чиртлээ гайхаж үзээгүй юм. Бүсгүй хөрөө хараад дотроо ингэж бодно. Би түүнийг
бусад хүмүүс олж мэдхээс өмнө өөрийн талд оруулах хэрэгтэй. Чамаа хэн гэдэг вэ гэж бүсгүй түүнээс нухацтай гэгчин асуув. Намайг Юан гэж дуудаж болно. Надтай дахин уулзтлаа энэ тэмдгийг хадгалж бай гэд бүсгүй хоосон газараас тэмдэг гаргаж ирээд түн рүү шидээд надад цаг алга, сайн хадгалаараа дараа уулзцгаая. Хүлээгээч надад үг асуултаа асуухаас өмнө бүсгүй гарч ирсэн цав руу орон алга болов. Ямар сонин зохиомл дүр вэ гэд эргэн тойрноо ажин зогсно. Дүрийг тодорхойлж дууслаа. 10 секундын дараа шилжүүлэлт эхэлнэ. 2 1 цаг дуусахад Юаны толгой өвдөх шиг болж үдэ энэд нэг тэрхэн зур тэрээр өөр шигэн цагаан хувцас өмссөн хүмүүстэй нэг тайзан дээр зогсож байв. Энд ихээр онлайн тулаанчтай байх нэ. Үүлэн дээгүүр хүүх уул байшингуудыг харан гайхширна. Автоморилыг л хүмүүсээ би бол сонг настан. Та нарыг энэ уужим ертөнцид өөрийн зорилготой болж эндээс яв хүртэл чинь хариуцах болно гэж цэнхэр нүмерхтэй хүн гинэт гарч ирэн хэлв. Тэр нисэж байна. Сэлбэн дээр зогсоод нисэж байна гэж хүмүүс уулга алтна. Цонг настан инээгээд ингэж хэлв. Та нарын асуултанд дараа хариулах болно. Эхлээд энэ зэрэглэлж ертөнцийн талаар тайлбарлах болно. Энэ төрөнд хэлэхэд энэ бол Тэнгэрлэг төв ба бид 96 дугаар уулан дээр байна. Та нарыг энд ирэхээс өмнө манай төлөөлөгч та нарыг сорьсон байх учиртай. Тэр бол та нарын дүрийн тодорхойлт тэндээс их зүйлээ мэдж болно. Энэ ертөнцид хүн болон араатнууд оюун санаа, бие махбодоо сүнслэг энергийн хамтаар сайжруулснаар ер бусын хүчийг олж авдаг юм. Бид тэднийг тулаанчд гэдэг юм. Хэр өндөр зэрэглэл төрн тэр хэрээр чи энэ ертөнцид хүчрхэг болно гэсэн үг. Үг болон цусны төрлүүд бол дараа нь чи азтай бол олж болох зүйл. Бие махбодын хувьд хүн болгонд байдаг зүйл ба энэ зүйл та нарт хэлж өгөх болно гэж хэлээд ханцуугаас ихсэрэхэд мянган сахиуснууд хүмүүс дээр нисэн очино. Бодлороо идэвхжүүл гэж сонг настан хэлв. Хүмүүс ч түүний зааврыг дагаж удалгүй олон хүн шаагилтхан сонсогдно. Энэ намайг газрын мохоттой гинэ. Энэ юу гэсэн үг юм? Сонг настан тэр залуу руу хараад 10,000 тутмын нэг нь газрын мохоттой төрдөг юм. Авьяастай нэгэн гэж хэлж болно. Мохот хэдэн ангилтай юм бэ? Мохот игэл, газрын, тэнгэрлэг, ариун гэсэн ангилтай. Настай игэл мохоттой байх нь бусдаасаа ямар ялгаатай юм бэ? Сонг настан хэсэг чимээгүй байснаа жуумалцаад игэл мохоттой байвал чи энгийн гэсэн үг. Харин газрын мохоттой бол авьяастай гэсэн үг. Хэр их авьяастай байна төдий чинээ тулаанч болоход чинь чамд хэрэгтэй гэсэн үг. Тэрхүү олон игэл мохоттой хүмүүсийн царайг бараалгав. Мохотоо өөрчилж болох уу? Болно. Гэхдээ үйл явц нь маш удаан бас тарчлаантай байдаг учраас ихэнх хүмүүс хөв тавилантайгаа эвлэрдэг. Игэл мохоттой хүмүүс тэр үгийг сонсоод тайвшрангуй санаа алдна. Энд ариун мохоттой хүн байна уу гэж найдлага тавин харах авч хинч хариулахгүй байгааг хараад урам нь хугарна. Ариун мохот 100 сая тутамд нэг тохиолддог харьцууламгүй зүйл учир ганц мянган хүн дунд байхгүй нь мэдээж байх гэж дотроо санаа алдна. Настаа би Тэнгэрлэг мохоттой гэж нэг нөхөр хэлээд бүгдийн анхаарлыг өөртөө татав. Хөөх. Тэнгэрлэг мохот сая хүн тутамд нэг тохиодог. Авьяаслаг хүмүүс чамайг хэн гэдэг вэ? Намайг Шинмин гэдэг гэж царайлаг залуу хэлв. Шинмин Royal Entertainment-ийн захирал Шин лигийн хүү биш үү? Зарим хүмүүс түүний бодит ертөнцийн царайг таньны шивнэлтэн. Чи төлөөлөгчөөс юм авсан уу гэж настан сонирхонгуй харна. Тийм ээ авсан гэж нуулгүй хэлэн би төлөөлөгчөөс энэ нууцтай амийг авсан. Нут эд зүйл хадгалахад ашигладаг юм. Гэхдээ тулаанч болсон хойноо л ашиглаж болно. Дараа нь өгсөн тэр хүнтэйгээ дахин уулзахад чамайг бүлгэмдээ шавья болгож авч магадгүй. Бүлгэмээ хамтрал шиг үү? Бүлгэн бол нэг эсвэл бүлэг хүмүүс нийлж шавь нараа сурган хүчрхэг болгох. Өөрөөр бол тулаанчдын сургууль гэсэн үг юм. Сонг настан товчхон тайлбарлацгаад дахин болсноо. Тэгээд энд ариун мохоттой хүн байхгүй юу? Сонг настан толгоос ихсэрч дотроо мянган хүн дундаас ганц л сурах үйц хүн байна гэдэг харамсалтай юм. Гэхдээ хэн түүнд уут өгснийг мэдэхгүй учраас тоочрсон хүнийг нь булаах бүдүүлэг хэрэг ба оролдож болохгүй хүнээрээ оролцож магад.
Та нарыг явхаас өмнө асуух нэг зүйл байна. Та нар энэ ертөнцөөс юу хүсэж байна? Хүч чадал, эд хөрөн, нэр хүнд, сайхан залуу, хөөрхөн бүсгүй. Надад хэлээч, өөр ертөнцийн игэл хүмүүсээ. Би чам шиг нисмээр байна. Би хүчтэй болмоор байна. Би алдартай болмоор байна. Би уул шиг их мөнгөтэй болмоор байна. Би хоёр гартаа сайхан хүүхэн тэрвэрчгээд явмаар байна. Би сайхан залуугаар инхрийлүүлмээр байна. Тэдний хүслийг сонсоод сонг настай инээмсэглээд хэрв энэ ертөнцид амьд үлдмээр байвал хүчтэй бол. Энэ ертөнцид хүчтэй нь хүчгүйгээ захирдаг. Эд хөрөнг алдар нэрч хүчтэй байхдаа аяндаа дагаад ирнэ. Хүчтэй нэг хүмүүс үргэлж хүрээлж байдаг юм. Миний үгийг сонс хүмүүсээ. Энэ ертөнцид сул дорой нэгнээ дорд үзэж хүчтэй байна гэдэг чи бүх юмтай байна гэсэн үг. Энэ ертөнцид хэн хамгийн хүчтэй нь гэж бодож байна гэж сонг настан хүүтэн харцаар харахад тэдний хүүтэн хөлс цуух шиг болов. Тулаанчд бид тулаанчд мөнгө, эрх мэдэл, нэр хүндийн бэлэг тэмдэг бид л энэ ертөнцийг захирна. Зэрэглэл гэж анги давхарга юм уу гэж хүмүүс гайхна. Настаа яаж тулаанч болох вэ? Сонг настай нэмсэглээд үнэндээ их амархаа гэж хэлээд гараа савхад гинэтхэн цэнхэр бөмбөлгнүүд гарч ирэн хүмүүсийн тухруу навчина. Би та нарт сая тулаанч болох арга замыг чинь өгчлөө. Харин та нар игэл хүн л энэ хിവэрээ үлдэх хэсгээ шийдэж болно гэж хэлээд гараа дахин савхад тэднээс холгүй 4 портал гарч ирэв. Портал тус бүр нэг төвөр очино. Энд тэнгэрлэг твийг оруулахгүй 4 төв оршдог. Тийш орох тэр мөчөд заагдсан төв рүү очих ба би ч хаана очихыг чинь мэдэхгүй учраас хөв заяандаа найдах болчтой. Та энгийн инээр хөрөмтлөх арга суралцлаа. Англил, игэл, суралцсан төвшин 1 танилцуулга 1 секундэд 1 инээр хөрөмтлөх ба зөвхөн завил цус үед идэвчнэ. Одоо арилж үзцгээ. Хайрын цагаа игэл хүмүүс дүрчихлээ. Та нар аялах явцдаа энэ ертөнцийн талаар сурах болно. Би үлдсэн насаараа энэ ертөнцийн талаар тайлбарласан ч нас минь хүрэхгүй. Дахин гараас авахд хүмүүс тэр аяараа портал руу сорогдох мэт орцгоо. Гэж гайхсан орилон сонсогдно. Төд удалгүй хаана байгаа нь үл мэдэгдэх эзгүй талд ирсэн байв. Портал руу орсныхаа дараа Юаны толгой ирэх шиг болж ухаан ороход ой дунд хэвтэж байв. Энэ хаанах вэ? Ашиглах газрын зураг байгаа болов уу? Гинэтхэн усаар тусгаарлагдсан 4 твийн газрын зураг түүний өмнө гарч ирэв. Зүүн твээ газрын зураг дээр ганц итгэл мэдээлэл харагдана. Юан тэнгэрлүү ширтэн би өөрөө махбодын талаар асууж чадсангүй. Тэр хөгшин 4 ангилалтай гэсэн атал минийх тэр дунд нь байгаагүй. Эсвэл би онцгой махбодтой юм уу? Дээд тэнгэрийн боловсронгуй махбод ангилал огторгой.